Сэриглэн хөгжилтэй Мөнх тунх хайртай тундаруухан Мөнх тунх нарцсан бас игдүүтэй Басар Мөнх тунх ухаалаг бас овчин засхан Мөнх тунх Бид адал явдлын ертөнцөөр ичдийн номоор хамтаа айлан хамтаа баярлнаа эсрэг дүүрүүд байна эерэг дүүрүүд байна хамтаа тоглох хөөрхөн хүүхдүүд байна атгалжин хармагсын амнаас хэрхэн яаж муутган гарч чадахыг манай хөрхөн супер хүчтэй хүүхдүүд хайж олно бид адал явдлын ертөнцөөр ичдийн номоор хамтаа айлан хамтаа баярлнаа эсрэг дүүрүүд байна эерэг дүүрүүд байна хамтаа тоглох хөөрхөн хүүхдүүд байна мохтох Үй битгэн нана хүрээрээ аюултай шүү. Ёй, цочлоо штэ. Та дөрөв маань төр цаашаа байж за. Ахан дуусгачаад дуудъя. За, арвааха. Арваах дандаа л бид нарыг инг гэж яах юм? Унт бас идгээд бүгдийг нь зааж ах юм. Би сая бүр ямар амар зочвоо. Мөнхөө. Тайшир да. Бид нар өөрсдөөсөө ах эгч хүмүүсийн үгсийг сонсож явах хэрэгтэй шүү дээ. Тэр хүмүүс бидний төлөө л хэлж байгаа. Сая гэхэд аюултай байсан болохоор тэгч сүртэй хэлсэн байх. Мэдгүй. Би өөрийнхөө л баймаар байна. Бид нар цаг нь ирэхээр угаасаа л том болно шүү дээ. За. Ахан та нартай амлсан ёсоор гадаад үлгэрээр аялдаг төхөөрөмжөө бэлтчихлээ. Та нарыг ямар үлгэрээр аялуулахаач мэдчихсэн. Ямар гоё юм бэ? Бид нар тэгэхээр тэнд гадаад хэлээр ярина гэсэн үг үү? Үгүй дээ. Та нар монголоор ярихад ойлгох болно. Гэнт нэг сонин. Үлгэрээр аялмааргүй ч юм шиг санагдаад явчлаа. Их гоё үлгэр байгаа юмсан. Ууг нь энэ үлгэрээр аялвал их зүй сурна да. Заац. Аялахаас дөө. Орос ардын үлгэр өнхрүүш. Эрдээ урдын цагт эмгэн өвгөн хоёр амьдран суудаг байжээ. Өвгөн нэг өдөр эмгэн өнхрүүш бов хийгээч гэхэд эмгэн нь гурил байхгүй юугаар хийх вүлээ дээ гэжээ. Өвгөн нь эмгэн минь авдрын ёроолыг шахуул атга гурил гарна. Савны ёроолыг шахуул шанах гурил гарна гэжээ. Эмгэн нь авдрынхан ёроолоос атга гурил, савныхан ёроолоос шанах гурил болоод өрөмтэй сүүгээр зуурч өнхрүүлж илдэж хийгээд өтгөн тасанд харж өнхрүүш бов хийгээд хөргөх гэж цонхон дээр тавьжээ. Гэтэл өнхрүүш бов гинтгэн хөдлөөд цонхны тавцан дээрээс үсрээд зогтжээ. Өнхрөөш нь өнхрөөд байдаг болохоор өнхрөөш гэдэг нэртэй болсон юм баг та. Бас л сахилахгүй дамжиг байна шүү. Өө нэрэ мөнхөө. Сая 10 ахынд байхад чиний ярьсан зүйлтэй бол би санал нийлсэн шүү. Нэрэ бид нар яагаад байн гоё юм мэдэж унтлагүй шүнжэнгөө тоглож болдгүй юм те? Харин тийм ээ. Бүр сонин санагдаад ах юм. Юу н би чинь том болж байгаа шүү дээ. Том хүмүүсийн үүрэг нь та нарыг аюулгүй орчинд амьдруулж хамгаалах байдаг аахгүй юу? Бэзара? Нэг чимээ сонсогдоод ах юм. Авдрын ёроолоос авсан, атг гурилаар хийсэн, савны ёроолоос авсан, шанах гурилаар хийсэн, өрөмтэй сүгээр зуурсан, өтгөн тосонд чансан, өвгөн эмгэн хоёроос өөрийн чадлаар зугтаасан. Дэлтэн туулаа чамаас дэгдэж зайлж чадна да. Сая чи дуулсан уу? Ямар хөөрхөн дуу байсан бэ сая?
Би бишээ. Сая харин бөөрөнхийн өнхрөөш дуулж байгаад л явлаа. Саяных тэгвэл үлгэрийн гол баатар байсан байх шүү дээ. Хэдүүлээ хоцорчихсан байна. Хойноос нь явцгаая. Яана хідүүлээ өнхрөөшийг гүйцэх юм болов уу? Сая чон баавгатаа таарад түрүүний дугаа дуулж өгөөд явсан байна. Харин тийм байна. Хэдүүлээ замаа товчилжвал таарахгүй бол бас хэцүү юм да. Харин хурдхан очиод яагаад сахилахгүйтэд яваад байгааг нь асуугаад яагаад ингэж болохгүйг нүг нь заагаад өгөх юмсан. Бид нар арай хурдан гүйхгүй бол гүйцэхгүй юм байна. Басраа хідүүлээ нисээ. Тэр мөн байх шүү гэн. Тийм байна. За, сахилахгүй өнхрөөшх юм ээ. Харих цаг болсон байна да. Чамайг аюулгүй газар хүргэж өгье. Аюулгүй газрыг чамаарч хилүүлэхгүй. Би өөрийнхөө чадлаар бүгдийг хийж чадна. Саммито. Би чиний сайн сайхны төлөө л хэлж байна. Хэдийгээр чи өөрийгөө аваад явж чадах боловч энэ ой гэдэг чинь их аюултай шүү дээ. Чи ер нь улаан малгайт гэд үлгэр мэдхүү. Амар юм болдог ээ. Чи яг манай өвөө шиг сонсогдож байна. Яахаараа би та нарын үгэнд орох ёстой юм? Өнхрөөшөө. Энэ бүгдийг чиний л төлөө хэлж байгаа шүү дээ. Чи сайн бодоод үзтээ. За тэгвэл танд би өөрийнхөө дууг дуулж өгье. Авдрын ёроолоос авсан, атдаг гурлаар хийсэн, савны ёроолоос авсан, шанаг гурлаар хийсэн. Эд нарыг ч энэ аргаар саатуулахгүй юм байна да. За тэгвэл Авдрын ёроолоос авсан, атдаг гурлаар хийсэн, савны ёроолоос авсан, шанаг гурлаар хийсэн, өрөмтэй сүгээр зурсан, өдгөн тасан чагсан. Өвгөн эмгэн хоёроос өөрийн чадлаар зүгтаасан. Хүй, өнхрөөш явцсан байж тээ. Хүү Ямар сонин хүний үг ойлгодгүй юм бэ? Өөрийнх нь төлөө хэлээд ахад харин тий. Шал сонь санагчлаа. Бүр нэг боловсроогүй. Юм ойлгохгүй. Сайн байна уу өнхрөөш минь? Чи ямар хөөрхөн шаргал юм бэ? Үнэхгүй. Би танд нэг сайхан дуу дуулж өгөх үү? Тэгэлтэй. Би дуртая сонсъё. Миний хэлсэн үгийг бүр үг гэж сонсохгүй байлаа шүү. хоёулаа буруу тайлбарлаад байгаа юм болов уу? Яаж ярилцах ёстой юм болоо? Маргаангүй бултаж амжсан, залт үнэг чамаас зүгтэж ас амжинда. Ямар сайхан дуулдаг юм бэ? Даан чихчих нь чих их муу сонсдог юм. өнхрөөшгөн минь чи хоншоор дээр минь гараад дуулаад өгөөч. Тэгэлгүй яах вэ? Өнхрөөшөө! Өнхрөөшийг мэ сая идэх гэж байна штэ. Өдрийн хоолноос минь салгана гинэ. Яна, чи саяг бүр балах гэж байна штэ. Ганцаараа ой модон дотор явах үнэхээр аюултай гэж би чамд хэлсэн биз дээ. Хэрвээ чамд ямар нэг юм болсон бол өвөө эмээ хоёрт ямар ах байсан болоо? Ийм хөөрхөн идүүдээ өнхрөөшнээс сална гэдэг чинь хичнээн хэцүү гэж бодно. Хүүхдүүд бид том хүмүүс бидний төлөө хэлж байгаа үгийг үл тоож зөрүүдлэхээс өмнө яагаад эдгээр зүйлсийг хэлдэг вэ гэдгийг бодож үзэх хэрэгтэй шүү дээ. Хэдий бид өөрсдийн гэсэн үзэл бодлоо бэхжүүлэх ёстой боловч ахмадуудаа хүндлэх мөн өргөн тэтгэхийг мартаж болохгүй. Яг тийм. Ёстой сайхан хэллээ. Уучлаарай. Би дахиж зөрүүдлэхгүй. Зөрүүдлэхээс өмнө ямар зүйл хийж байгааг нь ойлгохыг хичээж авах болно.
За хүүхдүүдээ сайхан аялж их зүйл суруу. Үнэхээр гоё үлгэрээлээ. Арваа хаа. Та намайг уучлаарай. Би зөрүүдэлж муухай аш гаргасан байна. Би энэ үлгэрээс их зүйлийг сурсан. Мөнх маань их ухаалаг, юмыг хурдан ойлгодог мундаг хүүхэд шүү. Ахан дүүдээ гомдоогүй. Өнөөрөө санснаас дараагийн үлгэр бүр ямар үлгэр байгаа гэж бодож байна. Ямар үлгэр вэ арваа хаа? Нөгөө чихэр жимстэй байшинтай гадаад үлгэр чинь байгаагээ боддоо. Yes! Ямар гоё юм бэ? хамтаа тоглох хөөрхөн хүүхдүүд ч байна. Хатгалчин хармагсын амнаас хэрхэн яаж муутган гарч чадахыг манай хөрхөн супер хүчтэй хүүхдүүд хайж олноо.